Өнөөдөр Монгол Улсын засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын засгийн газрын 2016 оны 202 дугаар тогтоолоор баталсан улсын аварга малчин, улсын хошин аварга малчин, улсын аварга сайлчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланчийг шалгаруулах журмын дагуу Монгол Улсын аварга малчин, хошин аварга малчин, аварга сайлчин, тариаланч хамт олныг одоо шалгаруулсан. За энд бол олон хүмүүсийн материал ирсэн. За өнөөдөр бол ямар ч байсан 102 малчин Монгол Улсын аварга малчнаар, 5 малчин улсын хошин аварга малчнаар, за 5 фермерийг улсын аварга фермерээр, 5 сайлчныг Монгол Улсын аварга сайлчнаар шалгаруулсан. За газар тариалангийн салбарт 12 аж ахуйн нэгжийг улсын аварга тариаланч хамт олноор, 21 иргэнийг улсын аварга тариаланчаар шалгаруулсан. За Монгол Улсын хувьд бол өнгөрсөн он жилүүдэд хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа одоо мал аж ахуйн салбар, газар тариалангийн салбарт бол манай малчид тариаланчид үнэхээр одоо амжилттай сайн ажиллаж олон сайхан амжилтуудыг гаргасныг манай ард мэдж байгаа. Хөдөө аж ахуйн салбарт бол бид 61.5 сая малтай болж Монгол улс одоо түүхэндээ хамгийн олон малтай болсон энэ сайхан амжилтыг одоо манай малчид маань гаргасан. За манай малчдын дундаас 420 иргэний 42 мянган одоо 420 иргэнийг 42 мянган малаар одоо малжуулсан ийм сайхан үр дүн гарсан байж байгаа. За газар тариалангийн салбарт бол та бүхэн мэдж байгаа 1991 оноос хойш 2 дугаарт орох амжилтыг одоо манай тариаланчид гаргаж бид одоо хүнснийхээ улаан буудаагаар дотоодынхаа хэрэгцээг бүрэн хангасан ийм сайхан амжилтыг гаргасан. Ингээд өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар шийдсэн улсын аваргуудынхаа одоо энэ шагналыг ойрын үед одоо Монгол Улсын засгийн газрын гишүүн, улсын хурлын гишүүд одоо бас хуваарлагдсан шагналыг хардуулнаа.